Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн Excel-ийн зөвлөмжөөрөө Excel дээр хүснэгтийн мэдээлэлд ажиллаж байхад мөр нэмэх, баган нэмэх, өөрөөр хэлбэл мөр оруулах, баган оруулах шаардлага үүсэж байдаг. За тухайн мөчид бид мөр багныг оруулахдаа гараас команд өгөөд илүү хурдан ажиллах боломжууд бол байдаг шүү гэж. За юу гэж энэ хэрэглээд тухайн хүснэгтийн мэдээлэлд мөрийг оруулахдаа Alt IR гэдэг командыг өгөөд бид мөрөө оруулж болно гэж. Мөр нэмж өгч болно гэсэн үг. Тэгэхээр IR гэдгийг болохоор I нь insert, R гэдэг нь row буюу мөр гэсэн үг. Тэгэхээр IR гэдэг нь мөр оруулах гэсэн санаа явж байна те. За нөгөө талдаа баг нь оруулахад Alt IC. I гэдэг нь insert, C гэдэг нь column буюу баг нь оруулах гэсэн команд явж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ хоёр командаар хэдүүлээ энэ Excel-ийн хүснэгтэн мэдээлэл дээр ажиллаж үзье гэж. За тухайн Excel-ийн аль нэг нүдэн дээр авааччаад Alt IR гэдэг дарлаа. Нэг мөр орсон байна. За магадгүй бид 3 мөр дахиж нэмж оруулъя гэх юм бол өмнөх үйлдэлээ давтаад F4-өөр 1 2 3 гэдэг нэмжиж болно гэсэн үг. За одоо хэдүүлээ баг нь оруулж үзье. Alt IC баг нь нэмэгдсэн байна. Дахиад 2 баг нь нэмж оруулах шаардлагатай гэх юм бол F4-өөрөө 1 2 дарчна. За иймэрхүү байдлаар Excel дээр илүү хурдан ажиллах боломж бол байдаг шүү гэдгийг та бүхэнд харуулах зорилгоор энэ видеог бол хийлээ.